Сайн мэцхан уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэг рүү эхлэхэд бэлэн боллоо. Америкийн Ohio мужид байдаг Pike County ердөө 27 мянган орчим хүн амтай. Хүн бараг л байхгүй. Тэр чигтээ оймоод хад шугуу байдаг. Хүүхдийн дуу чимээнээс илүү салхины хэсгэрээ амьтдын дуу, бүр ангийн бууны чимээ илүү тод сонсогддог газар. Өнөөдрийн эрэг болсон Unicorn Hill Road гэдэг газар бүрч хүн байхгүй. Айлууд цөөн бие биенээсээ зайтай амьдардаг тул хөрш рүүгээ очихын тулд заавал машинаар явна. Өдөрч шүнж ямар нэгэн зүйл болвол хөршүүд мэдхгүй байх магадлал өндөр. Гэхдээ хөршүүдийн харилцаа маш идэвхтэй 3 4 үеэрээ хамтдаа амьдардаг. Оршин суугчдын орлого бага, боловсролч мөн өндөр биш. Айлуудын ихэнх нь трейлер хаус буюу чирээд нүүж болдог хөдөлгөөнд байшинтай. Үнд хямд болохоор амьдрал нь тааруу хүмүүс амьдардаг. Тийм учраас эндхийн хүмүүс гэр бүлтэй хамгийн их түшиглэж, амьдрал хүнд байсан ч бидэнд гэр бүл байгаа шүү дээ гэсэн уур амьсгалтай байдаг. Pike County-д Road-ны гэр бүл амьдардаг гэжээ. 37 настай Дана Роуден болон 40 настай Крис Роуден бас аль хэдийн өвөө эмээ болсон хүмүүс. Тэдний хурим Данаг 16-тай, Крисийг 19 настай хахад болсон. Данагийн ажилд хувилагч, багаасаа хүн асрах, хэн нэгэн туслахтаа сайн байсан тул хүмүүс түүнийг жинхэнэ сахиусан тэнгэр гэж ярьдаг гэжээ. Харин Крис барилгын талбайд үндсэн ажилтан бөгөөд ойр хавийн амралтын газар хүн дуудвал очиж тусалдаг. Үнэхээр шаргуу ажилтдаг ирвэсэн. Тэд 3 хүүхэдтэй Фрэнки, Хана, Кристофер Жуниор гэр бүлийн амьдрал хэцүү байсан ч хүүхдүүдээ сайн өсгсөн. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам санал нийлэхгүй зүйлс гарч эцэст нь хосуу салжээ. Гэхдээ Америкт салсан ч сайн найз шиг харилцдаг хосууд олон. Крис Дана хоёр ч бас баяр ёслол уулзалт зэрэгт хамтдаа цуглаж үр хүүхдүүдийнхээ төлөө сайхан харилцаар байжээ. Том хүү Фрэнки 1995 онд төрсөн. Ахлах ангид байхдаа гагнуур сурч яг л хөдөөний залуусын айдлаар заагасчлан ан хийнгээ ATV унж зугаална. Хэрэг гарсан 2016 онд Фрэнки 21 настай эд гомглон бардам эрч хүч дүүрэн үе дээрээ байсан тэрээр 2 хүүхэдтэй. Хүүхдүүдийн ээж 2 өөр хүн. Анхны хүүхэд Челси гэх найз охиноос нь төрсөн бөгөөд тэд гэрлээгүй хэсэг хугацааны дараа салсан. Удалгүй Хана Гилли гэдэг өөр нэг охин гарч ирээд дахиад хүүтэй болж ингээд Гилли Фрэнки хоёр хамт амьдарч эхэлсэн. Фрэнки өмнөх найз охин Челсигээс төрсэн 3 настай хүү Брентли болон Гиллигээс төрсэн 6 сартай Рүүгэргээд дөрвөлээ нэг гэрт амьдарч байсан. Тэдний гэрээ ойролцоо алхаад очихоор ойрхон зайд Фрэнки аав Крис амьдардаг байлаа. Дараагийн охин 20 настай Хана 13 настайдаа өөрөөсөө 5 насаар ах Джек Вегнер гэх тосгоны ахтай үерхэж эхэлсэн. Эцэг эх нь хүүхдээ юу хайр дурлал вэ гэж хориглох ёстой ч Хана болон Джеки эцэг эх хоорондоо дотно. Тэр тусмаа аауд нь сайн найзууд байсан тул хүүхдүүдийн харилцааг буруу гэж үзээгүй. Ингээд Хана 15 наснда жирэмсэн болж охин Софияга төрүүлэн Джекийн гэр бүлтэй хамт амьдарч хүүхдээ өсгөнгөө сувилагчийн туслахаар ажилладаг бол Джек эцэг эхийнхээ фермд ажиллаж хүүхдээрээ ээж аавынхаа үргийг хүлээдэг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам Ханагийн сэтгэл хурж Джек өөрт нь хайргүй болсон юм шиг санагдах ажгаар хадмуудтайгаа хамт амьдрах нь түүний бүх хүчийг сорж байгаа мэт санагдаж ганцаарцсан мэдрэмж авсаар эцэст нь Джек салах тухай хэлтэл Джек уурлаж хэрвээ салмаар байгаа бол охиноо үлдээгээд ганцаараа яваарай гэж эсэргүүцжээ. Удалгүй тэд салж Хана охиноо дагуулan Джекигээс явдаг. Хүүхэд байгаа болохоор Джектэй холбоотой байж харилцаар байсан ч Хана дахин жирэмсэн болсон. Гэхдээ Джекээс биш өөр үнээс. Тухайн үед Хана ээж Данатайгаа хамт амьдарч байсан тул хүүхдүүдээ хамтдаа өсгсөн. Одоо Роуден гэр бүлийн хотхон хүү Кристофер Жуниорын талаар ярив. Кристофер дөнгөж 16 настай. Ах эгч нь энэ наснда хүүхэдтэй болсон ч Кристоферийн хувьд жирийн өсвөр насны хүүхэд тэрээр ээж болон Хана эгчтэйгээ хамт амьдарч зуны уйлралд ойролцоохоо амралтын газар ажил хийж ямар ч асуудалгүй тайван өссөн. Ингээд Роуден гэр бүл аавынх, ээжийнх, том хүү Фрэнк их гэж 3 айлт хуваагдсан ч бүгд нэг тосгонд алхаад 5-10 минутын зайтай амьдардаг. 2016 оны 4 сарын 22-ны баасан гарагт жирийн өглөө болж шууд жиргээд нам гүм тайван байлаа. Энэ тосгонд Данагийн дүү Бобби амьдардаг байсан. Тэрээр өглөө эрт 6-д босож хүүхдүүдтэй өглөөний цай хийж өгөөд охиноос сургуулийн автобусанд нь суулгаж дараа нь Крисийн гэр рүү явсан. Игч Дана нь Крисээс салсан ч гэр бүлүүдийн харилцаа үргэлжилсээр байсан учраас Бобби өдөр бүр Крисийн гэрт очиж дахиад туулайнуудыг нь хооллдог гэжээ. Тэр өглөөж бас амьдтыг хооллохоор ирэхэд гэрийн гадаах уур амьсгал нэг л биш байсан бөгөөд хит намгүй юм байв. Ойролцоогоор өглөөний 8 цаг болж исэн. Энэ цагаар Крис аль хэдийнэ хашаандаа гарч ирээд цэцэрлэгээ услаа зогсож байдагч өнөөдөр байсангүй. Бобби хаалгыг татаж үзгээд төгжээтэй хахаас гадна гэртээ тижээдэг нохой нь гадаа явж илаа. Бобби өөртөө байдаг түлхүүрээр хаалга онгойлгож ороод Крис гэж дуудсан ч намгүй байсан тул гэрлүү ороод цаашаа алхтал шал хан тавилга гээд бүгд цусаар будагдсан байх ба яг тэр цусны голд 40 настай Крис рүү өвтжив. Бобби 911 рүү залгаж гэр дотор битүү цус болсон байна. Манай хүргээ ах зодуулсан юм шиг байна гэдэг.
Бобыг ирэхэд Крис тэр чигтээ цуснд будагдсан байсан болохоор хин нэгэн аимшигтай зоджээ гэж бодсон ч уцаа салгаад цай артал толгойд нь нэлийн олон сумны шарах байсан. Мөн түүний ойролцоо Кристтэй хамт амьдардаг 37 настай үеэл гэрээч бас эвтжээ. Боби шоконд орж хөлөн суларч урд хашаа руу гараад амьсгалаа арай их аваад цагдаа ирэхийг хүлээх зураа Фрэнкийн гэр хамгийн ойрхон байдаг учраас байдаг хуртаараа гүйжээ. Тэнд Фрэнки Гейли нар хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Боби гэртэрээд Фрэнки гэж дуудсан ч нам гүн байснаа гинэт хаалга нэгдэж 3 настай хүү Брентли цухуугаад ааваас их цус асгарсан. Тэр орон дээрээ зомби олж тоглож байгаа гэж хэлв. Боби зомби гэж юу яриад байгаа юм бол гэж гайхсаар гэрлөө ороход дөрвөн зүг рүү цус үсэрч Фрэнки Гейли хоёр хоёулаа толгойдоо будуулж аль хэдийн нас орсон байхаас гадна 6хан сартай рүүгэр цуснд норсон байдалтай тайвнаар таац руу ширтээд огт уулахгүй хөвтөх бөгөөд ээжийнхээ цээжинээр гараа тавьсан байв. Дараа нь цагдаа нар Гейли хүүхдээ өхүүлээ сууж байхдаа буудуулсан байж болцшгүй гэж дүгнсэн. Энэ олгоныг харсан Боби өөрийгөө зүүдлээд байгаа юм болов? Яагаад миний мэддэг хүмүүс бүгд өвчгсөн байгаа юм бол гэж бодон шоконд орж болоод байгаа зүйлсийг ихч даанадаа хурдан хэлэх ёстой гэж утсан ч хэрвээ ихч маань ч бас хөвгцөн байвал яана гэхээс үнэхээр их ажээ. Тэрээр өглөө босоод хэдхэн минутын зайтай 4 цагт зарсан болохоор өөр айлын хаалгыг онгойлгохоос үнэхээр их хайсан. Ингээд эрэхтэй дүү Джеймс рүүгээ залхаж хурдан Даанагийн гэр рүү очив. Хүргэн ах Фрэнки хоёр хөвчгсөн байна гэхэд Джеймс дуудлага аваад тэр дорой ихчийнх рүүгээ очив. Тэнд ч бас яг адил нам гүн байв. Джеймс хаалгыг болгоомжтой онгойлгоод ороход дотор нам гүн. Унтлагын өрөөний хаалгыг нээхэд хин нэгэн орон дээр хэвтжээв. Очоод хартал Даанагийн нүүрэн дээр дарагдсан байдалтай олцсон бөгөөд охин Хана, утхан хүү Кристофер Жуниор гээд гуруулаа цуснд будагдсан хэвтжээв. Нас орсон 7 хүн бүгдээрээ толгоороо будулсан. Ханаачаас 2 хүүхдээ ээж. Азар 3 настай том охин Софиян тэр өглөө төрсөн аавындаа байсан тул амьд үлджээ. Харин 2 дахь хүүхэд нь төрөөд дөнгөж 4 хонж исэн. Тэрээр нас орсон ээжийнхээ хажууд тэр чигтээ цуснд будагдсан байдалтай хэвтжээв. Энгийн баасан гаргийн өглөө 3 гэрт нийт 7 хүн будулж нас орсон. Боби айж цочирсон зүрх нь хүчтэй цохилж нулимсан тасралтгүй урсдаг. Энэ мэдээ тосгонд маш урттай тархаж оршин суугчид хөршүүд найз нөхөдгээд бүгд сүмд цугларч эхлэв. Тэнд цугларсан хүмүүсийн дунд Дональд Стоун гэдэг эрэгтэй байсан. Тэрээр манай хамаатан Кеннет Роудын яасан бол уцаа авахгүй байна гэж санаан зовдөг. Кеннет бол Бобигийн хамгийн ихэнд очсон Крисийн төрс ах. Хэрэг болсон Union Road-оос машинаар 10 минут яваад Кеннетийн гэр байх ба ганцаараа кемпинг машинд амьдардаг байсан. Дональд тийшээ очиод Кеннет гэж дуудаад удалгүй 1 цаг 26 минутанд Pike County 911-т дуудлага иржээ. Дуудлага өгсөн хүн Дональд манай үеэл Кеннет өгсөн байна. Хаа сайгүй цус байна гэдэг. Кеннет орон дээрээ өгсөн бөгөөд нэг сонин зүйл нь түүний хажууд ойролцоогоор $1000 энэ тэндгүү цацсан байв. Хэрвээ дээрэн байсан бол бэлэн мөнгө аваад зутгах ёстойч дээрэн биш зоригтой төлөвлөсөн аллага байсан. Хэргийн газар нийт 4 байгаа. Эхнийх нь Крисийн гэр. Крис болон үеэл гэрээ нас орсон. Хоёр дахь нь Крисийн том хүү Фрэнкигийн гэр. Фрэнки болон түүний найз бүсгүй Гейли нар хоёулаа өгсөн. Гурав дахь нь Крисийн хуучин эхнэр Даанагийн гэр. Даана, охин Хана, отгон хүү Кристофер Жуниор бүгд нас орсон. Дөрөвдөг нь Крисийн ах Кеннетийн кемпинг машин. Кеннет нас орсон. Ингээд 4 өөр байршилт нийт 8 хүн алгажжээ. Хин нэгэн шүн ирж Роудны гэр бүлийн хүмүүсийг сонгож насанд хүрсэн болон өсвөр насны хүмүүсийг хөнөөж хүүхдүүдийг амьд үлдээсэн. Мөрдөгчөд энэ бол гинтийн үйлдэл биш. Хувийн өс сонзон дээр суурилсан төлөвлөгөө таллага, хэрэгтэн туршлагатай сум, ан ав, зэвсгийн эрхлээнд гарсан. Уул мөрөө тэр дорн устгасан хүүдэн сэтгэлтэй алуурчаан гэж дүгнэдэг. Крис, Питбул болон Мастеп гэх том хамгаалагч нохоонууд тэжээдэг байсан. Эдгээр нь жирийн нохоо биш, хамгаалалтын үйлдвэрийн эзэндээ үнэнч нохоонууд. Крисийн гэр бүл таньдаг найз нөхдийг хараад сүүлээ хөдөлгөж эрхэлдэгч танихгүй хүн ирвэл шууд дайрдаг байсан. Гэтэл нохоонууд огт гимтээгүй. Бууны сум, цус, буудуулж нас орсон хүмүүс байсан мөртлөө нохоонуудад зодуулсан, буудуулсан, эсэргүүцэж хатсан уулмөр байгаагүй. Энэ нь нохоонууд хэрэгнийг таньдаг байсныг харуулдаг. Өөрөөр хэлбэл алуурчин гэр бүлийн ойр юм байх магадлалтай. Дахиад нэг таамаг нь алуурчин ганцаараа байгаагүй. Учир нь Фрэнки болон Крисийн гэр нэлээд ойрхон байдаг. Хэрвээ буудлага болсон бол нөгөө талд сонсогдох ёстой. Ялангуяа хөдөө нутагт сумны дуу уул тавд сонсогддог. Тэр авийн хүмүүс бүгд зэвсэгтэй, суманд тассан хүмүүс. Хэрвээ бууны дуу сонсогдсон бол 911 рүү залгах. Эсвэл буугаа аваад гарах ёстойч тийм уулмөр байгаагүй. Тиймээс алуурчид дор хаяж 2 хүн байсан үгүй бол дуу намсгагчтай зэвсэг хэрэгэлсэн гэж таамагладаг. Мөн олцсон сумны төрлүүд өөр өөр 22, 39, 49 калибрийн өөр өөр буунаас гарсан. Эдгээр нотлохоноор үндэслэн мөрдөгчөд ажиллаж эхэллээ. Гэвч эхэндээ Pike County-гийн цагдаа нар хэргийн талаар мэдээлэл өгөөгүй улмаас оршин суугчид бухимдаж бөө юм болдогч цагдаа нар хэргийг шалгаж яах гэхээс үр зүйл хэлдэггүй.
Хүмүүс алуурчин манай тосхоных бол яана гэж сандарцгааж гадагшаа гарахаа болж шөндөө хүнж харагдгаа болсноос гадна хөршөөд нэг нэгэндээ итгэхээ болсон. Хэрэг гараад 2 өдөр өнгөрч 4 сарын 24-ний өдөр боллоо. Гэр бүлүүдийн оршуулагч болсонгүй. Эхлээд задлан шинжилгээ хийх ёстой. Гэтэл цагдаагийн газраас мэдээллээс Ohio мужийн ерөнхий прокурор хэрэг болсон 4 газрын 3-т нь марихуана тариалжсэн. Нэгэн дотор 2 нь гадаа гэхэд нутгийн хүмүүс эн чинь Америкийн хөдөө. Жохон тарихад гайхаад ах юм байхгүй гэдэг. Pike County үнэхээр ядуу ажилгүйд л ихтэй учраас хүмүүс амьдрахын тулд марихуана тариалдаг. Хууль бус ч гэсэн бодит байдал юм. Дээрээс нь Pike County 23 дугаар хурдны замтай ойрхон. Энэ зам нь Флоридагаас Мичиган хүртэл үргэлжилдэг хар тамхи зөөвөрлөг зам гинэ. Тиймээс энэ авийн хүмүүс марихуана их тарьдаг. Роуднийхний гэрээс нийт 200 ширхэг марихуана урагцсан. Үнэлгээний ойролцоогоор $400,000. Энэ хэмжээ өөрсдөө хэрэглэх гэж таарсан гэж хэлэхэд ихтгэхэр. Одоо Ohioад марихуана хууль ёсныхч 2016 онд хууль бус гэмт хэрэг тооцогддог байсан. Цагдаагийн мэдээллийн дараа тосхонд Роуден гэр бүлийнхэн Мексикийн гэмт бүлэглэлтэй хамтарснаас олж бусад бүлэглэлийнхэнд алуулсан. Төлбөртэй алуурчдын эзэн зөвлөх сургалт тархсан. Дээрээс нь алуурчид хүүхдийг амьд үлдээсэн. Ялангуяа Мексикийн гэмт бүлэглэлүүд ихэвчлэн хүүхдийг амьд үлдээдэг. Гэвч хохирогчдын гэр бүлийнхэн хүчтэй эсэргүүцэж бүгдийг нь хувьдаа хэрэглэдэг байсан. Гэмт бүлэглэлтэй ямар ч холбоогүй гэдэг. Хэдий тэдний таарсан марихуана хувийн хэрэглээнд ихтгэр байсан ч гэмт бүлэглэл анхаарахаар их хэмжээтэй биш гэж масууруулах бодистой тэмцэх хэлцээлсэн. Удалгүй цагдаа нар задлан шинжилгээний үр дүнг зарласан. Хэргийн газар 4 байгаа. Нэгт Крис болон Гэригийн хамт амьдардаг байсан байшин. Тэд хамгийн эрсдлийн хэлбэрээр хөнөгцсөн бөгөөд буудуулахдаа сэрүүн хувцастай байхаас гадна гэрийнхээ үүдний хэсэгт буудуулж өгснийхэн дараа цогцыг чирж унтлахын өрөөр үзөөсөн. Крис нүүрэндээ 6, цээжиндээ 1, хөвлөдөө 1, баруун гартаа 1 гээд нийт 9 удаа хохирогчдын нунаас хамгийн их буудуулсан нь. Цаашлаа түүний хүзүү бараг тасарсан байжээ. Энэ нь алуурчин Крисийг заавал алах гэсэн хувийн маш хүчтэй хорсол байсныг илтгэдэг. Мөн Крисийн цогц бусдаасаа төрүүлж ялзарсныг харах юм бол хамгийн ихэнд Крисийг хөнөөсөн гэсэн үг. Хоёрт Фрэнки болон түүний найз бүсгүй Гилийг ингэр. Хоёулаа хүүхдүүдтэйгээ унтчихад буудуулсан. Фрэнки толгойдоо 2, Гили толгойдоо 5 удаа буудуулжээ. Гуравт Данаг ингэр. Дана толгойдоо 4, Хана толгойдоо 2, Кристофер Жуниор толгойдоо 4 удаа буудуулсан. Дөрөвт Кеннетийн кемпинг машин. Кеннет баруун нүдээ сумаар нэвт буудуулж насарсан. Өөрөөр хэлэх юм бол бусад 7 хүн олон удаа буудуулсан бол Кеннет 1 удаа буудуулж насарсан. Энэ нь маш их уур хилэн хувийн өшөө орсол байсан гэдгийг харуулж байна. Хэрвээ энэ бүхэн хөлсний алуурчдын хийсэн ажил байсан бол тэд хангалттай нэг суманд дуусгах байсан. Яагад гэвэл тэдэнд сэтгэл хөдлөл бараг л байдгүй. Гэтэл ийм олон сумыг тэр дундаа нүүрлүүнд буутсан гэхээр үгээр хэлхий аргагүй хувийн өшөө орсол агуулгадж байгаагийн шинж. Ялангуяа Крис хамгийн их хүрсэн шалтгаан нь тэр гэрийн эзэн марихуана тариалангийн гол зохион байгуулагч байсан. Ямар шалтгаан байсныг хинч тодорхой мэдгүй. Гэвч үлдсэн гэр бүл маш аимшигтай нөхцөлд оршуулах хүслийг хийсэн. Мөрдөгчд хэргийн газраас хэд хэд уулмөр олжээ. Олон төрлийн сумны гээлт, хан таазан наалцсан сумнууд ихэнх нь орны толгоон дээрээс олцсон нь алуурчин гэрийнхнийг яаж хаана унтдгийг маш сайн мэддэг юм шиг харагдсан. Өөрөөр хэлэх юм бол гэрийн дотоод зохион байгуулалтыг маш сайн мэддэг. Мөн гутлын мөр олоход 2 өөр хэмжээтэй. Нэг нь 285, нөгөөх нь 290 арц марих байдаг. Тэгэхээр дор хаяж 2 хүн байсан уу эсвэл мөрийг зориуд баллахын тулд гутлаа сольж өмссөн үү? Хохирогчд олон тул алуурчин цаг их зарцуулсан, олон байршилд очсон. Ямар нэгэн алдаа гаргах магадлалтай гэж мөрдөгчд үзжээ. Гэвч хэдэн өдөр, хэдэн сар өнгөрсөн ч 100 яриал нэмэгдэхээс хэрхний уулмөр олцсонгүй. Цагдаа нарын хийж чадах ганц зүйл нь иргэдэд анхааруулга өгөх. Алуурчин дахин дайрах магадлалтай Роудны үлдсэн гэр бүлийнхэн маш болгоомжтойгоорой гэж анхааруулдаг. Гэхдээ цагдаа нар юу ч хийгээгүй гэсэн үг биш. Хэрэг гарсан даруйд Union Hill Road болон 32 дугаар хурдны зам дээр шалган нэвтрүүлэх цэгүүд байгуулж тухайн замаар явсан бүх машиныг зогсоож хэрэг гарсан байршлуудыг бүрэн хааж хэрэгтэй холбоотой байж болцсохгүй 3 машиныг чирж авч явсан. Хэрэг гарснаас 1 сарын дараа хохирогчтой амьдардаг байсан бүх трейлерүүдийг ачаад нотлох баримт цуглуулах агуулгах руу зөөвөрлсөн. Учир нь хэргийн газар 4 хэсэгт байсан тул мөрдөгчд ийш тийшээ явж цаг их алдсан. Ингээд бүхэл бүтэн гэрийг нотлох баримт гэж авч явжээ. Pike County-гийн цагдаагийн газар бид заавал алуурчин олно гэсэн итгэлтэй байсан. Гэхдээ жижиг хөдөө тосгонд хүн үж тутмаг, тоног төхөөрөмж, ДНХ шинжилгээ их лаборатори хүртэл муу байсан. Тэгээд Pike County-гийн цагдаагийн газарт Ohio мужийн мөрдөн байцаах товчоо 100 хүн, цагдаагийн албанаас 25 хүн, мөн FBI, DEA хүртэл нэмэгдэж 250 болон түүнээс дээш мөрдөгчтэй ажиглагдан 500 гаруй мэдээлэл иржээ. Цагдаа нар чадах бүхнийг хийжсэн ч сэжүүр болтгүй хэвээрэлээ. 2016 оны 8 сарын 4-нд нэгэн чухал үйл явдал болсон нь амьд үлдсэн хүүхдүүдийн асран хамгаалах шүүх хурал болсон.
Тэдний дотор Ханагийн том охин 3 настай Софиягийн асран хамгаалах эрхийн шүүг урлуулж аав Жек нь амьд байсан учраас түүнийг өсгөх үү? Эсвэл Роудны бусад ар гэрийнхээ өсгөх үү гэх асуудлыг хэлцжээ. Энэ шүүг урал дээр цагдаа нар хүүхдүүд одоо ч аюулд байна. Бид тэднийг 9 10 дахь хохирогч болохыг хүсэхгүй байна гэж албан ёсоор мэдгдсэн. Энэ мэдгдлээс болж тосгоны хүмүүсийн айц улам нэмэгдэж цагдаа нар хүртэл алуурчинг бидний дунд байна гэж харж ийна гэцгээдэг бол хохирогч Данагийн аав Ленард хүртэл тэр алуурчид нохтыг хяналтын камерууд хаана гэдгийг мэддэг байсан учраас огт танихгүй хүн бишээ. Мэддэг хүн бидний дунд ойрхон байна гэдэг. Ийм байдалтай Pike County-г оршин суугчид бүгд хэрэгтэн баригдахыг хүлээсэн ч 1 жил гарan ямар ч сураг байсангүй. 2017 оны 5 сарын 12-нд мөрдөгчид гинэт нэгэн том фермийг шалгаж эхэлдэг. Хэрэг гарсан газраас 16 км-ийн зайтай Адамс County дахь ферм хэдэн сарын өмнө эзэн нь солигдсон. Гэхдээ өмнөх эзэн нь Вегнерийн гэр бүл, тэд нас барсан Роуден гэр бүлийн охин Ханагийн хуучин найз залуу Жек Вегнерийн гэр бүл, Ханагийн 3 настай охин Софиягийн төрсөн аав их гэсэн үг. Ферм Жекийн эмээ болон аав ээжийнх нь эзэмшлих. Цагдаа нар олон нийтэд Жек Вегнер, түүний аав ээж, ах Жорж Вегнер нарыг өргөн үрээнд мөрднө. Энэ гэр бүлийн тухай с ิจ гтэй зүйл, зэвсэг, машин, эсвэл хачин зүйлсийн талаар ярьж байгааг нь сонссон бол бидэнд мэдээллээрэй гэж зарладаг. Оршин суугчид бүгд цочирдож гайхсан ч асуудал нь энэ мэдээлэл хэрэг гарснаас 1 жилийн дараа гарсан учраас Вегнерийн гэр бүл аль хэдийнэ Ohioягаас Аляскаар өнөөсөн. Америкийн нэгдсэн улсын нэг булангаас нөгөө булан руу гэсэн үг. Жек явхдаа София охиноо цуурхал дунд өсөхийг хүсэхгүй байна. Охиныхоо төлөө явна гэж хэлсэн. Хүмүүс ч ээж нь бүх төрөл саднаа нүхсэн газар хүүхдээ өсгөхөд хэцүүлтэй. Гэхдээ Аляска арай хол юмаа гэж бодоод өнгөрсөн. Огт сэжиглээгүй. Цагдаа нар олон нийтэд мэдээлсэн ч Вегнеруудын талаар олигтой баримт байгаагүй. Дахиад 1 жил өнгөрч 2018 он болоход тосгоныхон ингэж хаад хэрэг шийдэгдэхгүй, хэрэгтэн баригдахгүй өнгөрөх үедээ гэхээс айж энэ аимшигт эргийг мартаж чадахгүй байв. Гэтэл үнэндээ Pike County-г мөрдөгчөд чимээгүй ажиллаж исэн. Хохирогч олон тул судлах зүйл их. Мөн с ิจ гтнүүдийн нэг болох Вегнерийн гэр бүлийг маш нэгт шалгажээ. Шүүхээс зөвшөөрөл авч утасны яриа, мессеж, имэйл, бүр GPS төхөөрөмж байрлуулан автомашины хөдөлгөөнийг нууцаар хэмжээсэн бөгөөд хэргийн газраас олдсон гутлын мөрийг шалгахад Америкт гутлын мөрний албан ёсны мэдээллийн сан байдаг ч хэргийн газарт гарсан мөр мэдээллийн санд байгаагүй. Ингээд цагдаа нар гутлын үйлдвэрийн компаниуд руу явж шалгасаар 1 жилийн дараа Red Wing брендийн ажлын гутал болохыг илрүүлдэг. Ихэвчлэн барилгын талбай, ферм, хөдөө ажилтдаг хүмүүс өмсдөг. 2018 оны 11 сарын 13-нд хэрэг гарснаас хойш 2 жил өнгөрчээ. Оршин суугчид телевизэн мэдээ үзээд шоконд орсон. 26 настай Жек Вегнер баривчлагджээ. Нас орсон Роуднуудын охин Ханагийн хуучин найз залуу. Яллагдсан зүйлс нь давтан хүн амны эрг, аллагын хуйлдаан, хууль бусаар нэвтэрч орсон нотлох баримт устгасан. Бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэх мэт. Ингээд дуусаагүй Жекийн аав 47 настай Билли Вегнер, ээж 48 настай Анжела Вегнер, ах 27 настай Жорж Вегнер, эмээж 16 настай Рита Ньюкомб, аавынх нь ээж 70 гаруй настай Фредрика Вегнер гээд бүгд аллагын эргийн холбогдох этгээдээр баривчлагдав. 3 үеэрээ буюу бүхэл бүтэн гэр бүлэрээ нэг айлыг төлөвлөж алсан гэж сэжиглэгдсэн. Мөрдөн байцаах баг Жекийн аав, ээж, ах гээд бүгдийг нь хүн амны эргээр 2 эмээг хэргийг нуун дарагдуулж худал мэдүүлэг өгсөн эргээр буруутгасан. Прокурорууд Жек, аав, ээж, ах гээд бүгдэнд нь цаазаар авах ял шаарддаг. Ohio мужид цаазын алба байдаг гэхдээ одоо гүйцэтгэдэггүй ч хууль ёсоор хүчинтэй байгаа. Тэгвэл Вегнерийнхэн ямар хүмүүс юм бол яагаад ийм аимшигтэй хэрэг бүх гэр бүлэрээ төлөвлөж хийв? Вегнерийнхэн Pike County-д эвтэй, хүчтэй, хаалттай гэр бүл гэдгээр алдартай байсан. Билли Анжела хоёр хүүхдүүдээ гэрээр сургаж гэр бүл доторх асуудлыг гэр бүлэрээ ярилцаж шийддэг. Pike County-д хэцүү амьдралтай хүмүүс амьдардаг ч Вегнерийнхэн тосгоны язгууртан байв. Гэр бүлийн хамгийн өндөр наснд 74 настай Фредрика Вегнер нөхөртөөгөө хамт 40 жил адууны ферм ажиллуулж эргэн тойрондох 4 сая доллар орчим мөнгө түрэх газрыг эзэмшдэг байсан. Хөдөө нутагт газар хямдч энэ хэмжээний газар эзэмших нь бараг л элит давхраг гэсэн үг. Фреди Христийн шашинтай 50 жил сүмийн ням гарагийн сургууль хүмүүжүүлэгч хийсэн. Түүний хүү Билли болон Бэр Анжела нар нас барсан Роуднуудын гэр бүлтэй дотн байсан. Тэр тусмаа Билли болон Крист хоёр найз, бизнес хамтрагчид. Хоёулаа хар тамхи зардаг учраас яриа нүртэл би Мексикт очиод баар нэ. Би Канад руу очиод хямд үнэтэйг авчираад энд үнэтэй зарж баяжна гэх мэт баг гинт хэргийн найзууд байсан. 3 дугаар үе болох ах Жорж Вегнер нас барсан Фрэнки найз байсан. Аав нар хөвгүүд хоорондоо дотн байсан айлууд яагаад дайсан болсон бол энэ бүхэн хаанаар өвдөн болон Жек Вегнер хоёрын харилцаанаас эхэлсэн. 6 жилийн өмнө буюу 2010 онд Pike County-гийн фестивал дээр 13 настай Хана, 18 настай Жек хоёр дотносож үргэлж эхэлсэн.
Насны зөрүүтэй дээрээс нь Хана насанд хүрээгүй ч Жек түүний гараас өтлөөд аав Крисийн гэрт очиж Ханатай албан ёсоор үерхмээр байгаагаа хэлэхэд Крис ч гэр бүлийн найзуудаас нь тул асуудал болохгүй зөвшөөрсөн. Ингээд 2 жил үерхэд Хана 15 настайдаа жирэмсэн болж хүүхдээ хамтдаа өсгөхөөр шийдээд Хана Жекийн гэрлүү нүүжээ. Тэд гэрлэхийг хүссэн ч Крис 18 нас хүрэхээс өмнө гэрлэж болохгүй гэж оргилсон тул гэрлэлгүй зүгээр л хамт амьдардаг. Удалгүй охин София төрж 2013 оны 11 сарын 23-нд Хана фэйсбүүк дээр би гэрэлчихсэн гэж бичгээд найзууд нь биднийг яагаад ураагүй юм бэ? Хизээ гэрэлсэн гэж гайхдаг. Хана албан ёсны гэрлэлт биш бараг л гэрэлсэн гэж хариулжээ. Гэвч хүүхэд төрөөд 2 жил болоход хосуудын хооронд хаан цав гарч эхэлсэн. Хана өөрийн мэдрэмжээ фэйсбүүк дээрээ үе бичдэг байжээ. Сард нэг удаа бидний хамт өнгөрүүлсэн бүх зүйлсийг санаж байна. Чи байхгүй бол би хагас хүн шиг байдаг. Хайр бол төвхтэй биш, хүн л төвхтэй. Эмэгтэй хүн эр үнийг өөрчилж чадахгүй. Эр хүн эмэгтэйгээ хайрладаг учраас өөрөө өөрчлөгдөг гэх мэт зүйлс бичдэг. Хана хэдий жоохон ч хүүхэдтэй болж Жекийн гэр бүлтэй эвтэй сайхан амьдрах гэж хичээсэн ч улам ганцаарсан бөгөөд Жек Ханаг хянаж захирах гэж оролддог. Хана жирэмсэн байх үедээ Жектэй муудалцаж тэр үед жолоо байрцуулаад удаагүйсэн ч машинаар хичээхээ гэрлүү цухтахад Жек араас нь хөөсөн. Хана арай гэж нэг сүмд орж нуугдаад хитрүүгээ залгаж Жек намайг хөөгөөд байна авраарай гэд жирэмсэн айж чичрээд сууж исэн. Мөн Жек Ханагийн өөртөө итгэх итгэлийг үргэлж нураадаг. Тарган маань дахиад л идэж гин үү? Бага ид гэх мэтэр жирэмсэн эмэгтэйд байнга иймэрхүү зүйл хэлдэг байв. Ханагийн найз Кендра хэлэхдээ Жек Ханаг хаашаа явна яг л сүудэр шиг тагдаг. Бүр угаалгын өрөөрөө хүртэл. Мөн маргалдахын бол Жек Ханаг өснөөс тулгааж хараадаг. Нэг удаа Кендра тэсгүй уурлаж Жекийг миний найзтай дахиад ингэж харцаад үзээрээгээд сүрдүүлээд өнгөрсөн. Тэр үед Хана ердөө 17 настай ээж аавынхаасаа гараад танихгүй айлд очиж маш их дарангуйлалтанд амьдарчгаад эцэст нь салж охин Софиятайгаа хамт ээжтэйгээ амьдарч эхэлжээ. София 1 сар ээжтэйгээ 1 сар аавтайгаа ээлжилж амьдардаг бөгөөд тэд бүр мөсөн саллахгүй он-офф харилцаатай байсан. Жек охин Софиягийн асран хамгаалах эрхийг авахар хэд улаарсан. Бүр Жек ганцаараа биш ээж Анжела, аав Билли, ах Жорж нь хүртэл Софияг бид авах ёстой гэж гэр бүлээрээ ярилцдаг. Ер нь бол хүүхдийн асран хамгаалах маргааныг эцэг их нь л хийх ёстой. Гэтэл Жекийн гэр бүл тэр чигтээ хөндлөнгөөс оролцсон. Энэ бүхний гол хүн бол Жекийн ээж Анжела. Хана Жекийн амьдарч явах үедээ Анжелагаас маш их дарамт авсан. Жишээ нь Анжела София охиныг эмээгээ ээж гэж дууд гэж сургадаг. Ханагийн охиныг ээжээс нь холдуулахын тулд ийм зүйл хийсэн. Хана тэсгээ ойлж Жекэд сална гэж хэлэх үед Анжела чи бол юу ч биш. Хэрвээ Софиягийн ээж болж амьдрахыг хүсвэл гэртээ бай. Эсвэл охиноо үлдээгээд өөрөө яв гэж сүрдүүлсэн. Хана төвчгөө олж Софияг авч цугцсан бөгөөд Жектэй он-офф харилцаатай байхдаа шинэ залуутай танилцсан нь Кори Холтрон гэх хэрэгтэй. Тэд уулзнаас ердөө 7 хоногийн дараа Хана жирэмсэн боллоо. Гэхдээ хүүхдийн эцэг нь Кори биш, Чарли гэх хэрэгтэй. Ханагийн ах Крис Роудны найз охин Гилигийн ах нь гэсэн. Өөрөөр хэлэх юм бол Хана шинэ бэр хичээхээ ахынх нь хүүхдийг төрүүлсэн гэсэн үг. Энийг мэдсэн Жек галзууртлаа уурлаж Хана өөр хүнээс хүүхэдтэй болсон гэхээр тэр эрэгтэйтэй хамт амьдрах байх. Тэгэхээр миний охин София яана гэсэн үг юм бэ? Би охиноо өөр эрэгтэй хүнтэй хамт амьдруулахыг хүсэхгүй байна гэдэг. Гэтэл Хана охинтойгоо ээжиндээ дүүтэйгээ хамт амьдарч байсан. Энэ цагаас хойш Жек ээж аав ахтайгаа хамт сууж гэр бүлийн хурал хийн яаж Софияг өөрсдөр авах талаар ярилцдаг. Жек бүр Ханагийн одоо төрөх хүүхдийг миний нэрээр бүртгүүлээ. Яаж ч утсан миний хүүхд юм шиг байна гэдэгч Хана энэ хүүхэд чинийх бишээ Чарлиг явах гэж олон удаа хэлсэн байхад Жек 50% магадлалтай миний хүүхэд байж магадгүйгээд хүүхдээ асран хамгаалах эрх үгүй бол ядаж уулзах эрхийг надад өг гэж шаарддаг. Энэ зөвхөн Жекийн толгоноос гарсан гажиг санаа биш. Гэр бүлээрээ хуралдажгаад гаргасан шийдвэр. Жек Ханад бид хоёр салж болохгүй. Чиний эвлээд байгаа хүүхэд минийх биш ч гэсэн тэр хүүхдээр дамжуулж бид холбоотой байх ёстой гэдэг бол хадам ээж Анжела нь Хана хүүхдээ надад өгч би өөрийн хүүхдчгээс сайн өсгөнө гэдэг. Яагаад өөрийнх нь биш хүүхдийг авах гээд ингэтлээ гэр бүлэрээ дайраад улаараад байгаа юм бол Анжелагийн дарамтанд Хана ганцаараа өртөөгөө хохирогч өөр нэг хүн байсан нь Жекийн ах Жоржийн эхнэр Табиса. Хана Жекийн гэрт ирэх үед ах Жорж болон түүний эхнэр Табиса энэ гэрт хамт амьдардаг байсан. Вегнрууд баян тухайн бүс нутагта нэр хүндтэй олон фермтэй. Табисагийн ээж энэ фермд 10 гаруй жил ажилласан. Энэ орон Табиса бол айлын ууган хүү Жорж нар 12 настай байхдаа үерхжсэн ч удалгүй салсан. Харин Ханаас үлдэн Табисатай холбогдож би Жекийн найз охин Хана байна. Чи Жоржтой дахиад уулзвал ямар вэ гэж тэднийг холбох гүүр нь болж өгчээ. Тэгээд Хана тэр айлд нүүж ирэхээс өмнө Табиса айл хэдийнэ Жоржинд ханд амьдрахаар ирсэн байсан. Тухайн үед Табиса жоохон охин байсан ч эцэг ихэн зөвшөөрч хүүхдээ айлд амьдруулахаар явуулсан. Удалгүй ахлах сургуулаа төгсөөд Табиса Жорж хоёр хурим бизнес хойш бүх зүйл муугаар иргэдэг.
Табисад машин байгаагүй бөгөөд хөдөө тосгонд машингүй бол гэр бүлтэйгээ ч очиж уулзах чадахгүй. Бүр хүүхэд төрөхөд Табисагийн төрсөн ээжийн эмнэлэгт очихыг хориглосон. Яагад гэвэл Анжела Табисагийн гэр бүлд дурггүй. Шалтгаан нь Табиса багадаа гэр бүлийн хүчирхээлд өртсөн тухай Анжела мэдээд ийм гэр бүл бүхэлдээ асуудалтай байдаг. Чи тэднээс хол байгээд хүчээр холбоог нь тасалжээ. Тиймээс Табиса хүүхдээ төрүүлээд ээжтэйгээ 1 жилийн турш уулзаж чадаагүй. Энэ явдлууд 2011-ээс 12 онд болсон. Вегнерийн гэр бүлийн үзэл нь эр хүн эмэгтэйчүүдийг захирдаг. Харин Анжела тэдний удирдагч. Хөвгүүддээ газлайтинг хийж эмэгтэй хүн бол хүүхэд төрүүлэх хэрэгсэл. Хоол хийж гэр цэвэрлэхэл үүрэгтэйгээд Анжела хүүхдүүдээ гэрээр сургаж гадаад ертөнцөөс тусгаарладаг. Ачнараа хүртэл. Гаднаас ямар ч үзэл санаа орж болохгүй. Зөвхөн миний үгийг сонс. Гаднаас сонин зүйлс сонсох хэрэггүй. Дэлхийн ертөнц аюултай гэж сургадаг. Жорж, Жек хоёр багаасаа ийм маягаар өссөн бол одоо бэрүүд нь ч гэсэн хяналтанд орсон. Табиса гэрт ирсэн өдөр Анжела, Жорж Табиса хоёрыг галтгоон дуудаж манайх үнэн ч Христийн шашинтай гэр бүл. Чи даруухан хүслээ барьдаг байх ёстой. Бэлгийн харилцаанд зөвхөн хүүхэд төрүүлэхэд зориулагдсан. Хэрвээ бусад хэлбэрийн бэлгийн харилцаанд орвол шууд там руу явна гэж хувийн амьдралд нь хүртэл зааварчилгаа өгдөг. Тэгээд Табиса Жорж хоёр ундлахын өрөөнд орохдоо Анжелагаас зөвшөөрөл авч орох ёстой. Орой хамтдаа өрөөндөө байх оронд Анжела хаалга тогшоод Табиса төр гараад иргээд өөрөө унтлахын өрөөнд нь орж хүүгийнхээ нурууг маажаад фермийн ажлаас эхлээд өдөр болсон зүйлсийн талаар ярьдаг. Энэ оронд Табиса зочны өрөөнд ганцаараа суугаад хүлээх бөгөөд ярилцаж дуусгаар нь өрөөндөө буцаж орох хэрэгтэй болдог. Хүүхэд төрсний дараа Анжела Табисад хүүхдийг манай өрөөнд унтвал бид өсгөнө гэж тулгадаг. Табиса үүнийг эсэргүүцэж чадалгүй хүлээн зөвшөөрсөн. Мөн Анжела Табисаг юу ч чадахгүй, хоол чин давстай байна, барьсан налах чинь ийм байна, галтоогоос үтгэлээ гэх мэтээр байнга загнадагч нөхөр Жорж нь огт өмөрч хамгаалдаггүй. Яагад гэвэл багаасаа эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх үүрэгтэй гэж өссөн тул эхнэрээ хамгаалах тухай огт боддггүй байсан. Табиса эцэст нь тэсэлгүй уйлж би ингэж амьдарч чадахгүй, энэ хүүхэд миний хүүхэд гэж цухтах гэтэл Анжела чи хизээч цухтаж чадахгүй. Цухтвал би чамайг буудах болно гэд мод шидэж хүү Жорждоо намайг буу авчиртал хүлээжээ гэж орилжээ. Жорж хүртэл их нэртэй чимээгүй дахиад орлох юм бол чи хаалуулна гэж хэлсэн. Табиса айснандаа уйлж орлоход Жорж түүнийг зоддог. Эцэст нь Табиса хүүхдээ орхиж зугцсан ч машин уцгүй болохоор хашаанд байх ачааны машины дор нуугдсан. Удалгүй гэрийнхэн бөөндөө гарч ирээд Табиса гэрэл тусгаж хайгаад гарч ирэх юм бол үзүүлээд өгнө гэж ярцгаадаг. Ингээд тэднийг орсны дараа Табиса дугуй олж унаад бензин колонк руу давхиж утас толоод ээж рүүгээ залгаж аврагцсан. Гэвч дараа нь бүр илүү аимшигтай зүйл боллоо. Уг нь хохирогч Табиса хахад маргааш нь Вегнерийнхэн Табисаг цагдаад өгч гэр бүлийн хүчирхийлэл үйлцсэн гэж өргөдөл гаргаж таслан сэргийлэх арга хэмжээ авуулсан. Шүүх хурал болоход Вегнерууд баян учраас үнэтэй өмгөөлөгч авч харин Табиса мөнгөгүй тул ганцаараа очсон. Ингээд хүүхдээ асран хамгаалах эрхийг Жорж авч Табиса Жоржийг зөвшөөрсөн тохиолдолд хүүхдтэйгээ уулзч болохоор шийдэгцэн. Анжела дараа нь Табисад битгий санаа зовоо. Чи ажилтай болчих юм бол бид дараа нь нөхцөлөө өөрчилж болно гэж худлаа ярьдаг. Дараагийн охирогч Хана, Жек Хана хоёр асран хамгаалах эрхээс болж нэлээд маргаантай байсан. Вегнерийнхэн Ханад ашиггүй гэрээ тулгаж гарын үсэг зур гэж шахсан ч Хана хизээч гарын үсэг зурхгүй гэдэг. Энэ бүхнийг мэдсэн Табиса Ханараа фэйсбүүкээр тэдний өгсөн бичиг баримтан дээр хизээч битгий гарын үсэг зураарай гэхэд Хана тэд намайг алахгүй бол би гарын үсэг зурахгүй гэжээ. Хана тэд гэж хэлэхдээ шийдвэрийг Жек ганцаараа биш гэр бүлээрээ гаргадаг гэдгийг харуулжээ. Аимшигтай нь Анжела тэдний фэйсбүүк чатыг хүртэл уншиж ийсэн. Яаж нууц үгийг нь олсныг хинч мэдгүй. Мэдээж тэнд Анжелаг муусан хараасан юм бичсэн нь ойлгомжтой. Энийг харсан гэр бүлийнхэн бүр аимшигтай уралдаг. Тэгээд Вегнерийнхэн Ханаг гүтгэх ажил эхлүүлж хүүхдээ хасардаггүй. София бэлгийн хүчирхээлд өртөж байгаа гэдэг. Ямар ч үнслэхгүй, нотлохоо байхгүй. Ингэж хайрын донтолт нь хяналт нь өшөө авалтолж сүултээ бүр халлага болж хувирсан. Нэг өдөр Хана Жек болон тэдний гэр бүл дарамтлуулахаас залхаж Жек рүү хэрвээ чи надад байгаа бүхнийг хүсэж байгаа бол эхлээд намайг алчгаад дараа нь аваарай гэж бичдэг. Энийг одоо боль гэсэн утгатай хэлсэн ч Жек шууд утгаар нь ойлгож Вегнерийн гэр бүл 3 сарын турш алхахыг төлөвлөсөн. Тэд үнэхээр нарийн ажиллаж, нэгч уул мөрүүлдээлгүй дуу намсгагч бэлдэж, машинаа хүртэл солисон мөрдөгчдийг хурахын тулд гутлын мөр үлдээхгүй тулд Walmart-аас шинэ гутал худалдаж авсан баримт олцсон. Хэрэг гарсан шөнө гэр бүлийн гишүүд зэвсэг авч гарсан бөгөөд хин хэнийг буудсан тодорхой биш байгаа. Жек шүүхтэр би 8 хүний 5-ыг нь буудсан гэж мэдүүлсэн. Үлдсэн 3-ыг аав Билли эсвэл ах Жорж нь буудсан байх гэдэгч тэд өөрсдөө гин буруугүйгээд давж заалтдаг. Харин Анжела гэрт үлдсэн. Хэрэг гарсан өдөр София ээжтэйгээ байсан ч Жек зориуд Ханад чи төрөөд удаагүй байгаа болохоор ядарч байгаа зү. Би Софияг харъя гэд авч явжээ. Тэгэхээр Анжела Софияг харж байхад Жек Ханаг алахаар явсан ба гэр бүлийнхэн бүгдээрээ уцаа гэрт орхисон.
Ингээд 2016 оны 4 сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Рүүден гэр бүлийн 8 гишүүнийг нэг шөнийн дотор хүйс тэмтэрч Софиягийн асран хамгаалах эрхийг аваад Аляска руу зугцсан. Энэ бол 3 сарын турш төлөвлөсөн зохион байгуулалттай гэмт хэрэг байсан. Ийм амар гэмт хэрэг хийчээд Жек Аляскад ирээд Бэц Армор гэх эмэгтэйтэй танилцаж гэрэлсэн. Гэвч Бэц Джост Вегнерийн гэр бүлийн дарамтанд өртжээ. Гэрлээд тэдний гэрт нүүж орсны дараа картны нууц код, иргэний дугаар, утасны нууц үг гээд бүгдийг нь Жек Анжела хоёрт өгч Табисатай адилхан гэр бүлтэйгээ холбоо орохыг зөвшөөрдгөө. Бэц Жектэй гэрэлсэн болохоор Софияг өсвөжсэн учраас Жек охиндоо Бэцийг ээж гэж дуудаарай гэтэл Анжела үүнийг сонсоод уурлаж би ээж нь намайг ээж гэж дуудах ёстой. Яагаад эмээгээд байгаа юм бэ гэд бөө юм болж маргааш нь Анжела Бэцэд Софиягийн асран хамгаалах хэрэгээс татгалзсан гэсэн гэрээ өгч гарын үсэг зурулдаг. Мөн Анжела Жект байнга худлаа өнөө ховзууж Бэц Софияг зогсоохыг харсан гэхэд Жек галзуурсан юм шиг Бэц рүү дайрч хэрвээ чи миний охинд гар хүрсэн бол би чамайг үхтэлчин зодож хашаанд дүүжлэнэ. Би чамайг танай гэр бүлийг алахгүй бол миний ээж биш бол аав биш бол ах хийх болно гэдэг. 2018 оны 11 сард Вегнерийн гэр бүл бүгд баривчлагдсан. Цагдаа нар олон жилийн нарийн мөрдлөгийн үр дүнд нотлохоо олж чадсан нь нэгт Red Wing ажлын гутлын мөр. Хэрэн газар үлдсэн гутлын мөртөд яг адилхан гутал Жорж Вегнерийн гэрээс олцсон бөгөөд гутлын ууланд наалцсан хөрс хохирогчийн машингийн хөрстэй холилдсон байв. Хоёрт DVR төхөөрөмж. Вегнерийн фермийн зууханд шатаж үлдсэн шинэ камертай DVR олцсон. Цагдаа нар нотлохоог устгахын тулд шатаасан гэж үздэг. Гуравт хэрэг болсон газарт үлдсэн дууны мөр Вегнерийн эхний хэрэгэлдэг ачааны машины дугуйтай яг таарч байсан. Дөрөвт хамгийн хүчтэй нотлохоо гийлзийн шинжилгээ. Хэргийн газарт 3 төрлийн сумны гийлз буюу хонгоо ойролцоогоор 10 ширхэг олцсон бөгөөд гийлз бүр дээр зураас уул мөр яг л хүний хурууны хэшиг үлдээдэг. Цагдаа нар Вегнерийн фермийн тэр аваар явж саяхан бууцсан сумны хонгоонуудыг түүж авчирсан. Ан их хийдэг хайлаасан гинэ. Ингээд фермээс авсан 12 ширхэг сумны хонгоо хэргийн газраас авсан 5 ширхэг сумны хонгоотой 100% таарч исэн бөгөөд нэг зэвсгээс гарсан нь тодорхой байдаг. Тэгсэн ч Вегнерууд ам нэхгүй огт мэдгүй эрг гэж 2018 онд баривчлагснаас хойш 3 жилийн турш гүрийдэг. Эцэст нь 2021 оны 3 сард прокурортой ялын гэрээ хийж хэрэгээ үлээсэн. Жек би бүх хэрэгээ үлээнэ. Гэхдээ миний гэр бүлийг цаазаар битгий аваарай гэдэг бол прокурор тэгвэл чи бүх үнэнг гэр бүлээ энэ хэрэгт оролцсон гэдгийг хэлэх ёстой гэж тохироод Жек зөвшөөрч хаана фэйсбુક дээр би үхжээж энэ тэмцэл дуусна гэд бичснийг уншаад уураа барьж чадалгүй ухаанаа алдсан. Анхнаасаа 8 үнийг алах бодол байгаагүй. Хаана түүний ээж аав ах дүүгээд 5 үнийг алах төлөвлөгөөтэй байсан гэдэг. Цагдаа тэгвэл яагаад үлдсэн ямар ч хамааралгүй хүмүүсийг алсан юм бэ гэхэд Жек тэд буруу цагт буруу газарт байсан учраас гэдэг. Гэхдээ Кеннет Роуден шал өөр газар ганцаараа амьдардаг байсан. Ерөөсөө гэрч биш. Энэ тал дээр Жек юу ч хэлж чадаагүй. Хамгийн боломжит тайлбар бол асран хамгаалах эрх. Роуден гэр бүлийн гишүүд амьдэвэл Вегнерууд асран хамгаалах эрхээ алдаж магадгүй учраас хамаатан саднаар нь тэр чигт нь хөнөөсөн баг. Цагдаа нар хэргийн газар ашигласан буунууд хаана нэ гэхэд Жек бэлэг болгоод хамаатан садандаа өгсөн гэдэг. Зүгээр буур чигээр нь биш бетон дотор суулгаж блок болгоод усан бомбын зангуу болгон ашиглуулахаар аавынхаа талын хамаатанд бэлэг болгож өгсөн. Хамаатан нь юу ч мэдгүй завтай явах болгондоо тэрийг нь ашигладаг. Дараа нь цагдаа нар блокийг авч задлахад дотроос нь зэвсэг гарч ирсэн. Жек ихэндээ гэр бүлээ хамгаалахын тулд хэрэгээ үлээж байгаа юм шиг харагдсан ч шүүхтэр аав ээж намайг гэмт хэрэгтэн болгож өсгсөн. Би ааваас төгжөө хонгоолгох, ATM-нээс мөнгө хулгай их, бусдын фермээс юм улгаалахыг сурсан. Манай гэр бүл өөртөө байшин барьж исэн ч тэр материалаа бүгдийг нь улгаасан. Ээж маань холимог үлдрийн нохойг цэвэр үлдэргээд зардаг байсан гэдэг. Өөрөөр хэлэх юм бол би гэмт хэрэгтэн гэр бүлд өссөн. Тиймээс аллах үйлснэ нь миний буруу бишээ. Ялыг маань хөнгөлөөч гэдэг. Үнэхээр гэмт хэргийн орчинд өссөн нь үнэнч шүүхтэр өөрийн эцэг ихээ зарж ялаа бууруулах гэж оролдож байгаа нь Жек ямар тооцоотой санаатай алуурчин болохыг тод харуулдаг. Цагдаа нартай нэлээд ярилцсны дараа Жек би Норман Ридусийн шүтэн бишрэгч гэдэг. Норман нь амьд өгтөл киноны зомби агендаг баатар. Жек түүнтэй адилхан үсээ засуулж бүр будуулсан бөгөөд аллах үлдэхтэй өөрийгөө Норман шиг байна гэж төсөөлсөн гэдэг. 2021 оны 9 сард шүүх урлуулж Жек шүүхтэр би бурхан залбирсан. Ямар ч аргаар хамаагүй намайг зөв зам руу маань буцаагаасай гэж. Би хийсэн зүйлдээ уучлалт хүсэж байна. Намайг барьсан нь бурханы төлөвлөгөө байсан гэж итгэдэг гэхэд шүүгч энэ шүүх урал зөвхөн хуулийн дагуу шийдэгдэнэ гэж хариулаад Жекэд хохирогч нэг бүрээр тооцож 32 жилийн дараа тэнцэн судлагдах боломжтой 8 удаагийн бүх насаар нь хорих ялгаануудаг. Энэ бол прокурортой хийсэн хэлцээрийн үр дүн. Мөн энэ сард ээж Анжела аллах зохион байгуулсан зэвсэг эзэмшсэн. Бичиг баримт хуурамчаар үлдсэн гэх мэтээр 30 жилийн ял авсан бол түүний төрсөн ээж Рита Ньюкэмер нотлохоо устгасан эргээр 5 жилийн тэнцэн ял дээр нэмээд $700 тор уул ногдуулсан.
Билигийн ээж Фредрика Вегнерийн хэрэг хэрэгсгүй болсон. Гэрээс нь сум нэвтэрдэггүй хантаас гарч ирсэн бөгөөд цагдаа нар аллах хийхийн тулд худалдаж авсан гэж үзсэн ч худалдаж авсан баримт нь аллахын өмнө биш дараа байсан. Жек 8 үний 5-ыг би алсан. Үлдсэн 3-ыг аав эсвэл ах хийсэн гэж мэдүүлсэн ч Жорж би будаагүй, оролцоогүй, мэдхгүй гэж тууштай өгөөсгөж дээд рүү хүртэл явахар шийдсэн. Гэхдээ шүүхээр орох юм бол хамгийн хүнд ял авах эрсдэлтэй. Харин буруугаа үлээсэн бол арай хөнгөн ял авах боломжтой байлаа. Шүүхтэр прокурорууд нотлохоо болгон утасны бичлэгүүд, компьютер дээр үлдээсэн скриншот, хаанагийн намайг алчээж гарын үсэг аваарай гэсэн зурвас, GPS илэрсэн тухай Жоржийн яриа, ах бит хоёр буудаж дуусаад гэж ярьсан бичлэг, Жоржийн өмсдөг Red Wing гутлын мөрийг тотлого баримтаар өгсөн. Ингээ шүүгч Жоржод 8 удаагийн бүх насаар нь хорих ялгааноос. Гэхдээ Жек шиг суллагдах боломжгүй. Билли Вегнер хэргийг зохион байгуулсаа оролцсон гэж буруутгагдсан. Хэрэг гардаг шөнө Крис Рүүдэнтэй уулзаж $3,000 8 хамтрая гэж очиод утсаа алга болгочжээ. Над руу залгаад өгөөч гэж хэлсэн бөгөөд утсыг нь Анжела авч тэд зориудаар хэрэг гарах үед гэртээ байсан юм шиг харагдуулахаар зохион байгуулсан. Үлдсэн 3 үнийг хэн буудсан нь нотлогдоогүй. Билли одоо хүртэл би буудаагүй гэж мэдүүлж байгаа. Түүний шүүх хурал 2025 оны 1 сард байсан ч 5 сар руу хойшилж одоо хүртэл бүрэн дуусаагүй байна. Хамгийн их хохирсон хүмүүс бол хүүхдүүд. Тэр шөнө 4 хүүхэд өнчөрсөн. Фрэнкигийн 3 настай хүү аав цусыг алдсан, зомби болж тоглож байгаа гэж хэлсэн. Тэрээр дараа нь энэ эргийн талаар байнга зүудэлж гэртээ ганцаараа явж чадахгүй болсон гэж гэр бүл нь ярьдаг. Вегнеруудын хамт байсан хүүхдүүд ч хохирсон. София Роудны тал руу шилжсэн бол Табисагийн хүү Були ээжтэйгээ хамт амьдарч байгаа юм байна. Өнөөдрийн хэрэг маань энэ үрээд дуслаа. Бичлэг маань таалагдсан бол цогтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.